Бүгд нь энэ өдрийн минь AKD маань дараагийн анги инхүү бэлэн болжээ. Бичлэгээ эхлүүлэхийн өмнө товчхон тайлбар өгье. One Piece маань шинэ animation style болж байгаатай холбогдуулан 7 хоногт нэгэн гардаг байсан бол AKD даралт дуусмагц урилгын чанартай гаргалтай болгоно гэж байгаа юм байна. За тэгээ миний ойлгосон зүг бол жилдээ 26 анги гардаг болохоор өөрчлөгдөж байгаа юм байна. Мөн AKD дарал 1 сард дуусна. Тэгээ дууснаас нь ахуулаад 1 сараас 4 сар хүртэл завсарлага авнаа. За учир нь энэхүү одоо 3-4 сарын хугацаанд шинэ формат руугаа шилжинэ. Мөн дээрээс нь шинэ animation тэгээд одоо 4 сараас эхэлж дахин цацагдана гэж зарласан юм байна. За тэгэхээр ер нь бол нэг үйлрэлт 6 юм уу 7 анги нэг дор гарах нь эсвэл 2-7 хоногт нэг анги гарах нь сайн хэлж мэдэхгүй байгаа ч гэсэн энэ мэдээллийг та нартай өргөн зүйтэй гэж бодлоо. За одоогийн байдлаар AKD Arc-ийг дуусгасны дараа эхнээс нь эхэлж та бүхэндээ хүрэх болно гэдгийг хэлсэн бас зүйтэй байх. Тэгээ нилээн удаа ярьчлаа. За ингээд тухлан сууж таалан сойрхно. За Lava Base дээр инхүү ирвүүгүй юу Bonnie шууд Vegapunk-ыг араас нь цааш нь харуулнаа газартай тэгшилнэ гэдэл гүгээд төвчлээ. Харин удирдлагын өрөөнд Nami ер нь яг яагаад дэлхийн хамгийн ухаантай эрдэмтнийг хүлэх гээд байгаа юм бэ гэж асуухад хариуд нь Vegapunk дэлхийн хамгийн ухаантай хүн засгийн газрын эсрэг босвол яах вэ гэсэн ганцхан асуултаар Nami-гийн хамыг хаагаад өглөө. За харин AKD дарал дээр Lucci эргэж ухаан орон Sentomaru-г буулгаж аван дахин Seraphim болон Pacifistагийн эрх мэдлийг өөрийн гарт авсан ч тэд Lava Base-ийн Frontier Dome-ийн хамгаалтыг яаж нэвтлэхээ гайхаад болохгүй байлаа. За арлыг бүхэлд нь эзлэе гэж ярилцаж байхад яагаад ч юм гинтл хамгаалт бууж энэ боломжийг ашиглан Lucci, Stussy, Kaku 3 Lava Base руу нэвтрлээ. Тэд орж ирмэгц 500 саныг байгаа харан Kaku хөлийг устгахаар дайралт хийхэд сааны дээр унтаж байсан зорог сэрэн дайралтыг сан тэдний эсрэг тулдахаар боллоо. Энэ үеэр Bonnie Vegapunk-ыг олоод араас нь хөөж байлаа л та. Тэгээ миний аавыг одоо буцаагаад хэвэн болгоодох гэхэд одоо надад хийхгүй байх шалтгаан байгаа Bonnie гэж хөөцөлдсөн өөрлөн. Харин удирдлагын өрөөнд байгаа Vegapunk-уд бүгд арлыг орхих бэлтгэлийг одоо явахад ганц л хэцүү зүйл байна. CP0-ийн арлын бүхэлд нь эзэмшилтэй авсан байна гэхэд Vegapunk засгийн газарт өөрийнхөө хүнийг байрлуулсан аялан түүнээс тусламж асуухад шууд л зөвшөөрдгөө. За энэ үеэр хамгаалалт бүрэн унтар Seraphim-уд болон CP0-уд бүгд Lava Base дээр ирлээ. Хин энэ бүгдийг хийснийг гайхад Luffy багийнхан дээр ирж байгаа юм л та. Харин доор Zoro болон Brooke тэдний эсрэг тулдахаар болоход Edison Lilith хоёр Seraphim-уудыг өөрийнхөө талд оруулахаар буюу одоо тэдэнд ойроос команд өгөхөр явлаа. Frankie Sanji хоёр харин туслахаар замдаа гарлаа. За Lucci-гийн тушаалаар Seraphim-ууд лаборатори руу гал нээдгээ. Bonnie үргэлжлүүлэн Vegapunk-ыг хөөж гарлаа. Vegapunk түүнээс зүхтааж агаад нуугдчихлаа л та. Харин Bonnie хүүхэд болон уйлан хөвтгөд Vegapunk үнд нь хууртаж гарч ирэн Bonnie-д баригддаг. Bonnie боломжийг ашиглан түүнийг хүүхэд болгон түүнээс манай аавыг яагаад юм болгосон юм бэ гэж асуухад Kuma өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч энэ бүгдийг хийсэн. Чамд үннийг хэлмээргүй байна. Kuma бол миний сайн найз юм нэгэ. Би түүнийг хүндэлтгээ бас бэхширдэг гэхэд Bonnie түнд итгэлгүй түүнийг газар руу савлаа. Харин түүний ард хаалганы сигнал итгэвчгэд Bonnie сонирхож очиход Vegapunk түүнийг болиулах гэж мөлгсөөр бүр үнэхээр хичээлээ. Харин Bonnie чадвараа ашиглан цоожиг зэврүүлж дотор нь юу байгаа харахад улбар шарангатай асар том бөмбөлөг байхыг олноо. Мэдээж Kuma-гийн чадвараар гарчсан бөмбөлөг байгаа штэ. За ингээд хэсэг өөрчлөгдөөд Vegapunk Kuma-тай ярилцж байлаа. Kuma түнд миний чадвар зөвхөн өвчин зовлонг биеэс нь гаргахаас өөрөөр бас дурсамжийг хуйлж чаддаг юм гэж хэллээ. Харин одоо үед бид буцвал Vegapunk Bonnie-д наадахчин өвчөн битгий хүрээ гэхэд Bonnie шууд л хүрэн Kuma-гийн багын дурсамжуудыг харан төд удалгүй шууд доторс гаад ирж байгаа. Bonnie ч аавда яг юу болсныг ойлгохоор сэтгэл шулуудан дахин бөмбөлөг рүү зүтгэлээ. За энэ үед гадаа Zoro Kaku-тай нэгээс нэг хийж байхад Kaku ч шууд хувираад л хүчтэй дайралтуудыг хийж байхад ард нь гинтл Stussy гарч ирэн түүнийг цусыг сороод ухаан алдуулчлаа. За Stussy бол Vegapunk-ийн бүтээсэн анхны клоун буюу хувилбар бөгөөд Sebeki-ийн багийн Stussy-г хувилбарлан хийсэн гэдэг нь ил болж байгаамаа. Lucci ч үүнд уурлан дайралт хийхэд Stussy замхран алга болоод бултангуудаа далайн чулуугаар хийсэн уруулын будгаараа түүнд хүрээд түүнийг сулармагцсан хүзүнд нь хазаад мөн л ухаан алдуулчлаа. За түр байж байгаа манайхаа. Хэрвээ та өөрийн бүтээгдэхүүн болон өөрийн үйлчлэгээгээ манай суугаар дамжуулан бусдад түгээхийг хүсвэл энд харагдах имэйл болон Instagram утсаар надтай холбогдорой гэж хүсье. Баярлалаа. За Stussy Shaka руу залгаж CP0-ийн аюулгүй босныг тэдэнд дуулглаа. Манайхан ч бүгд гайхан засгийн газарт өөрсдийнхөө хүнийг байршуулсанд нь үнэхээр алмааран байцгааж байгаа. За харамсалтай Lucci-гийн Seraphim-уудад өгсөн командыг тэд буцааж чадахгүй юм байна л та.
За Зоро бүрэг хоёр аль шатгаараа халдлагыг багасгаж байхад Лилит болон Эдисэн доош явсаар доор ирнэ Лилит чангаар ойрлж тушаал өгөхөд Эс хав түүнрүү дайралт хийдгээ. Азар Зоро амжиж дайралтыг зогсооход Лилит айсандаа уйлаад өглөө. За Эдисэн ч бас араас нь ирж тушаалыг дахин өгөхөд Серафимууд дайралтаас сууж байгаамаа. За Стуси харин Лучи болон Какуг далаанчлуугаар гавлан хүчгүй болгосныг хэлэхэд Шака түнд дэрсэн малгатуудтай хамтдаа цугтцгаая хэмээн хэлж хэсэг өөрчлөгдөнө. За энэхүү Луфер Чоби хоёр Вегапанк Боны хоёрыг хайсаар лабораториор хайжлаа. За энэ хоёр тэнгисийн цэргийнхэн аралд ойрцоор л байла. Кизаро цай бэлдэж 5 өгшний нэг болох Сент Гаршиад цай өгөн энд ч нэлээд өмнөтэй болохондоо хэмээн буцаад арал руу хэсэг хэлжлээ. За Сентамара ухан орж Вегапанктай холбогдох гэсэн ч дэндэн мушиг эвдэрчж байгаа юм л та. За тиймээс өөрөө мэдэн арал дээр байсан 50 пацифиста цэргүүдийг сэрэн дэрсэн малгатуудыг зутаалахад тусалнаа гэж CP нойлуудын цэргүүдийг дарж эхэлжээ. За Lava Base дээр манай эд маань бүгд цугларсан ч харамсалтай нь Bonnie Vegapunk хоёрыг хинч олж чадахгүй байгаагаа ярилцсан бүгд л тэднийг хайж эхэллээ. За Luffy Zoro хоёроос бусд нь хайхад манай хоёрч ухаангүй болсон Kaku Lucci хоёрыг харахаар үлдэж байгаа. Энэ хэсэг бас л юм бааш тэ. За ингээд бүгд л хайж явж идэл нэг Vegapunk-ийн ард чимээ гарч эргэж харахад том дэлбэлт үүсэж байгаа юм аа. Тэнгис далайн хаан ихтэй мэдээ өргөж Морган засгийн газар ямар нэг юм шалтгааны улмаас Vegapunk-ыг үгүй их гээд байгааг олж мэддэг. Олонний анхаарлыг татах дуртай Морган Luffy-г бас Egg-дээр байгааг мэдэж байгаа болохоор мэдээг булзааруулан Luffy-г Vegapunk-ыг барьцаасан гэж сэдвэр дэлхийд түгээн үүнд ууралсан Vivi-гийн талаас гадарч байгаа юм л та. За ингээд Lava Face дээр гинтийн дэлбэрэлтэнд гайхсан Шака сайн харуул харахугаас нэг сүүдэр гарч ирэн камеруудыг бүгдийг нэг нэгээр нустгаж эхэлж байгаа. За Luffy ч энийг анзааран холбоонд бүгд эвдэрснийг мэддэг. Үүнийг Шака тэлтэл хин нэгэн энэ бүгдийг нууцаар хийгээд байгааг анзаарнаа. Бусад маань бүгд Vegapunk-ыг хайсаар явхад Usopp-ийн бүлэг дайралт тусан газар ирэхэд Ace Snake байж байлаа л та. За азар нөгөө Vegapunk чинь биеэсээ гарч амьдсан гэж хэлж байгаа. За тэгээд York Ace Snake дээр төхөж очиход түүнийг чулуу болгоод бус түн дайрч эхэлж байгаа. Манай эдж дайралтаас нь булдах гэж тавцангаас үсэрдэг л дээ. За Lily Edison хоёр унж байхдаа яг яагаад Ace Snake ингэж байгааг бүр гайхан ярилцгадаг. Харин тэр уналтаасаа доош бун газардаж нөгөө эдтэй хэлэх гэхэд тэдний холбоо эвдэрсэн байгааг мэдчихэж байгаа. За буцаад дээшээ шилжихэд лабораторид Esper болон Ace-Hawk хяналтаас гарч тэдэн рүү дайрч эхэллээ. Shaka яах учраа олохгүй байхад Luffy гарсан чимээрөө буцаад яваад очиход Zoro чүвэ хоёр Seraphim-ыг зэрэг тогтоож байгаа юм л та. За ингээд дайралтаас нь булцсны дараа Shaka тэдэнд Lava Base-ийн дотроос тэдэнд нэгэн тушаал өгсөн байна гэж хэлсэн. За яг энэ үеэр Lucci болон Kakus ирээд нөхцөл байдлыг харан хөөе бид хоёрыг суллаах бид туслая гэхэд бүгд ийм царай гаргалаа л та. За тэгээд гинтл дайралтууд улам хүчтэй хурдтай бол сэдэнлүү дайрсаар л байлаа. Ace-Hawk-ийн дайралтын үеэр Zoro түүнийг ноён нэгийн жимсний хүч чадалтай болохыг мэддэг. Luffy Zoro хоёрч Kaku Lucci хоёрыг дайралтаас нь бултангаа авраастай. Kaku ч хүч нэмж биднийг сулцгаа тэднийг дийлсний дараа бид буцаад гаваа зүйя л гэж байна. Shaka тэднээс харин та нарын даалгаврын гол зорилго чинь яг юу юм бэ гэхэд нөгөө нэг бардам Lucci чинь Vegapunk-уудыг алхаа гэж шууд л үнээр нь хэлээд ирэхлээ. За ингээд Esper дайралтандаа бэлтгэхэд Luffy тэднээс энэ бүхэн дуусны дараа бидний араас мөн Vegapunk-уудын араас хөөхгүй гэж амлал та нарыг судлаа гэж Lucci-д санал тавихад Lucci ч би чамайг эхлээд алчхнаа л гэж орилоод хэсэг өөрчлөгдлөө. За лабораторийн хамгийн доод хэсэг болох чөтгөрийн жимсний судалгааны хэсэгт CP5, CP6, CP7 нараа бүгд хоригдсан байдаг. Тэгэд 2 сар юу ч идээгүй юу ч уугаагүй байхад гинтл тэдний дунд Vegapunk сэрдэг. Vegapunk сэрээд Lucci-гийн хилээд байсан зүйл бас нэг үнний ортой бүгд л баг үний юм байна гэдгийг олж мэдчихэж байгаа юм л та. Тэгээ CP-ийн арал дээр Vegapunk-ыг тагнах даалгавартай ирсэн ч бүгд арал дээр газартаасаа өмнө тэдний роботуудад баригдан хөлгөн сүнэж энд орж ирсэн юм байна. Vegapunk-ыг харанхуй зууны талаар олж мэдэх гээд байгааг засгийн газар эртнээс сэжиглэж ингэж байсныг нь Vegapunk ойлгосон ч гэсэн яг энэ бүхний ард яг хин хийгээд байгаа нь стил нууц хэвээр байлаа. Харин нөгөө талд Elbaf дээр бацаан нэг юм авраг хөөхөд Shanks би багт ч ормоор байна гэж гуйхад Shanks хариуд нь үгүй бацаанаа чи хитрхи хүүхдэрэ байна л гэж байна. Гинтл Shanks-ийн нэг дагуул орж ирээд тэдэнд манай хөлгүүдийг нэг үл мэдгдэх төмөрийн хог хаягдлаар сүйдэх гээд байна гэж хэлэхэд Shanks тэр зүг рүү явлаа. Shanks далайн ирэг дээр очиход Dory болон Brogy байж байхаа далаад байгаа хөлөг онгоц бол Kid-ийн далаан дээр юмштэйчээ. Kid Shanks-аас өөрт байгаа Road Poneglyph надад өгөө үгүй бол би бүгдийг сөнөлөө л гэж хэллээ. Kid ч яг Shanks-тай биш тэдний дагуулуудыг л айлах зорилготой байж л тээ. Хөөрхийн өмнө Shanks-тай тараад нүд ирэмхийн төдийд л багийнх нь ухаангүй болж Kid өөрөө нэг гараа алдсан шүү дээ. Egg-dur босол Luffy, Zoro, Kaku, Lucci дөрөв Seraphim-уудтай хамтран хүч үзэж байна. Хичнээн дайрсан ч тэд ерөөсөө гэмтэл авахгүй байсанд Zoro тэдний King-тэй адилхан Lunarian роботууд юм байна гэж ойлгож нөгөө гуравтаа тэр хойно байгаа гал ассан байхад би тэдэнд ямар ч гэмтэл үзүүлж чадахгүй. Харин гал нь унтрах үед тэдэнд гэмтэл
нөлөөлтгөө гэж тайлбарлаж өгч байгаа юм л. Тэгэхэд одоо нөгөө гурав нь эртний хэлэхгүй яасан бэ гэж уурлан цааш талдаж эхэлж байгаа. Энэ үеэр Шака Вегапанкийг яг хаана байгааг ойлгох шиг болж тэдний зүг рүү явлаа. За харин барилгын 3 дугаар давхарт Нами Брүк 2 Эс Шаркийн эсрэг хэцүүхэн тулаан эхлүүллээ. Эс Шаркч Брүк Эдисон хоёрыг төвггүйхэн дийлчихэж байгаа юм л та. Харин Намид Эс Шарк яг л хүүхд шиг харагддагс учраас хүчээ жаахан сулруул Зевстэй хамтран дайралт хийхэд Эс Шарк газарт унсан ч одоо ямар ч гэмтэл авахгүйгээр шууд босоод ирж байгаа юм л та. За ингээд сүрж дайралт хийхэд одоо Намиг яг л тэнгэрийн орон руу бүр яг явуулах гэж хахтан Санжи орж ирнэ. Тэгээд Эс Шаркийг бүр ингээд цааш нисгэж байгаа. Харин нөгөө тал Лилит нэгэн буу гаргаж ирэн Эснейк руу онллоо. За энэ буун далайн чулуугаар хийгдсэн бөмбөлөг гаргадаг бөгөөд одоо Серафимууд бүгд л чөтгөрийн жимстэй учраас одоо энэ л одоо тэдний ганц сул тал гэж хэлэн Эснейкийг одоо амжилттай буулгаж авлаа гэж бодсон ч хөөхий чааваас нөгөө хөөхөн царайгаараа Франкийг хуураад бөмбөлгнөөсөө Франкигийн тусламжтайгаар суларчлоо. За ингээд Франкийг тал чулуу болгож Лилит Усоп хоёрыг бүрэн чулуу болголоо. Харин барилгын доод давхарт Шака Вегапанк болон хоригдож байгаа CP-гийн ажилтнуудыг олжлоо юм л та. За ингээд Шакач яарн тэднийг суллах гэхэд Вегапанк түнд энд өөр нэгэн хүн байгаа боломжтой байгаарэ хэмээн анхааруулж дуусмагц гинтл буу цэнэглэх нь сонсогдож Шакагийн тархилуу буудаж орхилоо. Барилгын 2 дугаар давхарт Стуси болон Жимбэ нар Вегапанкийг хайж байлаа. Харин Стуси ухаанаас иргсэн Сентамар руу ярьж CP0-ийн баригдсан мөн засгийн газар нэмэлт флот нааш нийлгэж байгаа гэж одоо Сентамарод хэлдэг. Сентамаруч Бастеркал болохыг ойлгож арлын иргэдийг бүгдийг арлаас хурдан яваа хэмээн ориллоо. Харин Франки чаваас хагас чулуу болцсон ч одоо юу ч хийж чадах вэ? Эснейкс жижигхэн Вегапанкийг одоо шуудалж чулуу байгаагаар нь буталж одоо түүнийг үгүй хийн Франки руу дайрах гэж байлаа. Харин нөгөө талд Эс Шарк Санжиг нэг хүчтэй зөхөж авахд Санжид бүр ямар ч нөлөө өгөхгүй байгааг анзаардаг. Түүний дээр харин одоо манай дөрөв нөгөө хоёрт үзэж гарчин шүү. Даанч тэдний одоо гал нь ерөөсөө ундрахгүй байсан болохоор дэмийл хүч тамираа барж байлаа. Гэтэл генетл тоосон дундаас Эсак алга болж тэднээс арай сул дорой хүмүүсүүдийг төрүүлж устгах зүг гэж үзсэн бололтой. Тэг явсан байгааг ойлгон араас нь Зоро сайн дураараа явлаа. Гэтэл Люфи яг Зорог зүг чигийн бүр хүн аймар баримжаагүй хэлэн Какуг араас нь нэлэн Лүчи Люфи хоёр Эсбэрийг буулгаж авахар тулаан үргэлжилдэг. Харин Боны аавынхаа дурсамж руу орон мэлмэртлээ уйлж байлаа. За ингээд хэсэг 3 сарын өмнө одоо шилждэг ба 3 сарын өмнөөс Egghead дээр яг юу болоод байгаа талаар 5 горосэднийг дурак одоо мэдээлжил байж л тээ. Тэгээ үүнээс үүдэлтэй засгийн газрын ажилчдаа илгээж Egghead дээр одоо ойр ойрхон ирэх болж. Одоо үед буцаад ирвэл нөгөө чулуучсан Йоркчин яаж ч юм байгаа чулуужлалтаа болиулсан одоо Шакаг буудсан байна. Мөн энэ бүхний одоо гол хэрэгтэн болж таарж байгаа. За Вегапанкийг яагаад энэ бүгдийг хийснийг асуухад Йорк хариуд нь би тэнгэрийн луу болох болно гэж хачин хариулт хэлж байгаа. Йорк энэ бүгдийг эртнээс төлөвлөсөн байсан ба засгийн газрын энэ аралд ирэх өөрөөс нь босод бүх Вегапанкуудыг одоо үгүй хийхийг мөн Эснейк болон босод Серафимуудад нууцаар тушаал өгч хуурамчаар хэсэгэн зур өөрийгөө чулуу болгуулан болиулсан гэдгийг одоо бүгдийг илчилж байгаа юм л та. Egghead-ийн иргэд одоо бүгд л далайн ирэг рүү яаравчилж харлаас цухтааж байхад ойролцоо хар сахалтын тугтай жижигхэн сал харагдлаа. Элбаф руу хэсэг шилжин Кид Шанксийн хамсаатнуудыг устгахаа анхааруулхад Шанкс нийгэм бодлого байж хахад гинтл ойрын ирээдүй харан эргийн ойролцоо байгаа бүхий л хөлөг онгоцуудыг Кид устгаж байхыг харж цаг алдалгүйгээр тэднлүү дайрахаар гүлээ. За ингээд бид анх удаа Шанксийн нэртэй гэх юм уу та тийм дайралтыг буюу одоо Divine Departure гэх одоо дайралтыг хардгаа. Кид ч яг л буудах гэж байсан ба одоо Шанкс амжирч дайралт хийсэн учраас хүчтэй тесрэлт болж Кид болон Киллерийг ухаан алдуулахад үргэлдэгэ. За Кидийн багийнх нь өөрсдийнхөө амны зүрүүнд одоо цуглуулж байсан бүхий л род понеглифуудынхаа одоо хуулбарыг Шанкс өгөхөд Шанкс тэднийг аван хөлгөөс явлаа. Харин арал дээрээс Дори болон Броги хоёр одоо тэднлүүд хамтарсан дайралт хийгин хөлийг нь хоёр угааж Кидийн далайн дээрэмчэд ийхүү ялагдлаа хүлээдэг. За ингээд хэсэг өөрчлөгдөн Хачиносо буюу одоо далайн дээрэмчдийн арал дээр Коби Перонагийн тусламжтайгаар оргож байлаа. Перона түүнээс одоо Мориагийн байрлалыг чадвал түүнийг суллуулах тохиролцоон дээр түүнд туслахаар болдог. Харин арлын дээр байх далайн дээрэмчэд Кобиг барьж авсандаа баярлцгааж байхад Коби эсэг хүмүүсийг дагуулan арлын доогор нууцаар цугтаж байлаа. Коби харин нэгэн шилийн сайн ир болж нөгөөдүүлээ цугтаалган өөрөө дикой буюу өгөөш болон цааш явхад хас сахалтын далайн дээрэмчэд болон тэнд хавьд байсан бүхий л хүмүүстээ түүнийг суларсан байгааг олж хартгаа. За ингээ эсэг өөрчлөгдөн Кобиг барьж авсан хар сахалт түүнийг дэлхийн засгийн газар тушаанаа. Хариуд нь өөрийнхөө одоо энэ оршин байгаа арлыг буюу Хачиносо арлыг дэлхийд таниулж ус болгон өөрөө хаан сунаа гэж баярлахад Коби түүнд би ч
Сварт нийгэмлэгт орсон хүн ерөнхийдөө бол тэнгисийн цэрэгч гэсэн үүргээ хүлээлгэж өгсөн гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэвэл миний одоо миний юу хийх одоогоор засгийн газар болон тэнгисийн цэрэг төдийлөн үн цэнтэй бишээ гэж хар сахалтад хэлдэг. Кузанч үүнийг баталж Сварт нийгэмлэг бол өөрсдийн хүрслээр тэнгисийн цэргийн одоо үүргээ хүлээлгэж өгсөн одоо өөрсдийн дураар хөдөлдөг нийгэмлэгэ гэж тайлбарлаж өглөө. Хар сахалт үүнд нэх ууралсангүй, харин ч Кобигийн одоо сүүлийн үед од болоод байгаа энэхүү нэр хүнд одоо энэ бүгдийг хийхэд жоохон ч гэсэн нэмэр болох болно л гэж хэлж байна. За буцаад одоо үед ирэхэд Коби далайн дээрэмчээс цутаасаар байхад ардлын энэ тэнд тэнгисийн зэргүүд ирэн одоо далайн дээрэмчдийг давхар бүснүүлж байлаа. Коби бүслэгдэж түүн рүү асар олон бууны сум галлахад хоромхон төдийд бүхий л бууны сум цэцэг болж хувирлаа. Кобиг аврахаар одоо Сварт нийгэмлэгийнхэн бүгд цугларсан юм бол ил болно. За тэнд байсан ихэнх далайн дээрэмчид Сварт нийгэмлэгийнхэн одоо хүчээ ашиглан барилгуудыг хөдөлгөн мөн шавран големуудыг үүсгэн бүгдийг нь одоо гарах гарцгүй болголоо. За бүх юм ихэлснийг Хелмепо мэдэн бусдтай хэлэхэд Гарп далаараа хүчтэй цохилт өгөн тэд одоо арлын зүг тийрэлт өгөн хурдлаа. За агаар дээр нисэж байхад усан хөлгөөс Гарп та нар ч одоо миний хайртай шавийг барьцаалдаг яасан овоо мó нусан жулдраанууд бай гэж одоо мөн анхны Гарпийн нэртэд арилт хийж байгаамаа. Төв ташигтаад байсан далайн дээрэмчид рүү Galaxy Impact гэх цохилт өгөн ардлын бүтцийг бараг л өөрчилсөн. Тэгээд ингээ Гарп арал дээрээ газартлаа. За харин хөлгийг ядах чимгүй манай нөгөө ажилчид маань аюулгүй газар дуулж байгаа. За Гарпч бууж ирээд залуу байх үешгээ нэг амар хүчтэй зогч чадхаа болж дээ л гэж хэлж байна. За Сварт нийгэмлэгийнхэн мөн Кобич түүн рүү одоо гүн очлоо. Харин тэдний араас Кузан гиндүүлж дайралтхийн Свартын нэгийг хөлдөөлөө. Гарп түүнээс миний эртний шав яг яагаад энд байгааг асуухад Кузан одоо Панк хазар дээр болсон Акайнугийн эсрэг тулаанд ялагдаг. Над нэгэн жижигхэн уушин газарт сарахад таашаан байхад нь хар сахалт орж ирэн түүнтэй хамт найрлаж эхлэхэд хар сахалтын нэг гишүүн түүнээс шинэ ертөнцийн далайгаар нэгэн нууцлах хүн ганцаараа айлс роуд пунглифуудыг устгаад байгаа гэж сонссон. Чи энэ талаар мэдхүү гэж Кузанаас асуухад Кузан ч уурлан мэдэхгүй гэж хариудна. Одоо би зүгээр л чиний жимсний хүчийг авахд л болох юм байна гэж хэлэнгүүтээ одоо айгүй том цохилтон эхлүүлж байгаа юм л та. За ингээд юмс бүр дороодохын өмнө хар сахалт түнд бизнес санал тавья. Одоо чи угаасаа л одоо тэнгисийн цэрэгч биш, одоо далайн дээрэмчин биш юм чин надтай хамт манай багт орвол ямар вэ гэж хэлэн одоо тэд нэгдсэн юм байна л та. Харин одоо үе рүү шилжин Кузанч хар сахалтын саналыг зөвшөөрч одоо бол одоо тэр хар сахалтын багийн 10 дахь ахлагч болсон юм байна. За ингээд Кузан болон Гарпийн мөргөлдөө эхэллээ. Хэсэгч мэдээж ингээд өөрчлөгддөг шүү дээ. За ингээд Винтер аралд лав туйлдаа хүрэн ухаангүй шахуу болсон байлаа. Зүрх далайн дээрэмчид ялагджээ. Харин хар сахал лавын дээр гарч түүний жимсийг өөртөө авах уу? Аль эсвэл зарах уу? За болио. Эсвэл одоо шууд яг өөр дээрээ мөнхийн месийг хийлгэх үү хэмээн тохуурхаж байхад Бепо өөртөнд чоппер нэгэн үрэл өгснгийг санаж түүнийг идэн бүтэн суулан уралтанд орж хар сахалтыг нислэн зохиж одоо тэднийг барахгүй учраас зөвхөн лавыг авч далаа руу гарсан асар хурдтай сэлэн тэднээс мултарч чадж байгаамаа. Харин нөгөө талд Сенгоку Гарпыг хачиноос арал руу явсныг мэддэгэ. Баг ижсэн өөрийнхөө алиалах чадвараараа бусдыгаа байлдан дагуулж Тибоныг алсан гэх хүнийг магтаж гарлаа. Яг энэ үеэр одоо түүн дээр хөлөг онгоц бэлэн болсон гэхэд очиж харахад яг л багийг дөөрайлган алиалагчийн асар том хөлөг онгоц хийсэн байхыг харж Михао Крокодил хоёроос үхтлээ хайхад энэ бүгдийг харсан манай хоёр багийг дахиад хэсэгчилж гинжлээ зодож гарлаа. За Крокодил Михаогт бид маш хүчтэй мөн олон тооны тийм маш юу юм бэ? Цэргийн хэмтэй ийм цэргүүттэй болох хэрэгтэй гэж ярьж байгаа юм л та. За тэгсэн чинь манай багийн гинтл хоёр хитрхи багаар хараад байна. Тэргийг жоохноор хараад байна гэж хэлээд өнгөрснөө саналаа. За түүний өнгөрсөнд одоо Рожерийн цаазалтын дараа багийн Шанксаас Рожерийн замаар явж дараагийн далайн дээрэмчний хаан хамтдаа болцгоё гэхэд Шанкс түүнийг шууд л үгүйсгэхэд багийн түүнийг өөрчлөгдсөнд уурлан гомдож түүний багт орохгүй хэмээн орилж тэр хоёр өөрийнхөө зүгийг хөөсөн юм байна. За тэгээд яагаад ч юм энэ хүн боломж хэмээн бодоод багийн дэндэн мөш явн Cross Guild One Piece-ийг авахар явах болно хэмээн зарлахад Михао Крокодил хоёр цочирдон дургуутсан ч бүх зүйл алидины оройтсан байлаа. За ингээд төвсгөлчдийн байрлаж байгаа арал руу үл мэдэгдэх хөлөг онгоц ойртож байлаа. Хин байгааг харахад Сабо амьд арал руу ирж байлаа. Сабо арал дээр газартан том тесрэлтийн өмнө арлаас амжиж гарсан. Мөн хідэн хамтрагчдын хамт ирснэ хэлэн Иванко Драгон хоёрт хамт хуралдлаа. За Сабо тэр хоёрт Марижо руу очиж өөрсдийн бүхий л зорилгоо амжилттай биелүүлсэн. Нэгт засгийн газартай дайн зарласан. Хоёрт тэдний хоолны нөөцийг устгасан. Мөн боолуудыг сөөлсөн. За гуравт Кумаг аварсан гэж хэлэн үргэлжлүүлэн Иванко Сабогийн үйлэр маш бүтэмжтэй байгаа.
Гэтэ одоо тэдний доор орсон Лүлүшээ хаант ус одоо устж үгүй болсон гэхэд дракон одоо чиний Марижо дээр харсан зүйлээс болж одоо бурхны хөлөгт ачид чиний араас ирж байгаа гэж хэлдэг. Дахиад л цаг хугацаа ухарч Марижо дээр яг тэд юу хийсэн бэ гэвэл Хосолтын айран Марижод нууцаар ирж одоо Реверигийн үеэр Фужиторо болон одоо ногоон нөгөө нэг юу лээ Рёгоку эдмиралыг хоргоож мөн бусд нь боолуудыг суллаж байх үед Сабо харин боолуудын одоо гавын дэлхүүрийг хайн цааш явж байхдаа Сент Чарльстэй хамт Кумаг байхыг олж харж байгаамаа. За яг энэ үеэр Кобра хаан 5 горосотой уулзахаар одоо хүсэл тавьсан зөвшөөрөгдөж тэдэнтэй уулзахаар явж харин Вивиг Сипи нойлхон хамгаалтанд үлдээж байгаамаа. За Горосей нарын танхимын үүдэнд ирэхэд зөвхөн Кобраг л оруулнаа гэж түүний хамгаалагчд нэг одоо оруулахгүй гэдэг дургуутж байгаамаа. Кобра харин зүгээрдээ буцаад хурдхан явж одоо Виви дээр очоо гэж хэлэн Горосей нартай болчмгүй зүйлийн талаар ярих гэж байгаа нь одоо ил болтгоо. Харин Сабо Марижо дахь цэргүүдийг буулгаж аван цааш явах замдаа Жэвэлри Бонитод тарж түүнийг суллан хамтдаа Кумаг судлах зорилготой болж хамтдаа цааш явж байгаамаа. За Сабо харин гавын дэлхүүрүүдийг олсон юм байна л да. Тэгээд дэлхүүрээ нэгэн хирээн даатгаж өгөн бас өөр нэгэн нууцлаг зүйлийг ч гэсэн хирээнд өгж явуулж байгаа. За тэр хоёр харуулуудаас нуугдан явж байхдаа тэдний яриг сэмхэн сонсчээ. Тэд ярихдаа за энэ цайзад нэгэн нууцлаг авраг хаалга байдгаа. Тэгээд тэр хаалгаар орж ирсэн одоо хинч дахиж гарч ирдэггүй гэж ярилцгаалаа. Манай хоёрч одоо цайзаас гарan Сабо Жэвэлри Боныг эндээс хурдан зугтаа гэхэд Бонич Эгид рүү явхаа хэлэн Кумаг заавал авраарай гэж даатхан манай хоёрын замсалж байгаа. За энэхүү хэсэг эзэнгүй хааны судлын өрөөрөө шилжиж Кобра 5 горосойтой уулзлаа. Кобра тэднээс шууд л 800 жилийн өмнө 20 хаант ус нэгдэж дэлхийг 20 хаант ус энэ тэнцүү захирах нэгдлийг одоогийн засгийн газар байгуулсан. Мөн Тэнгэрийн луунууд гих цол хэрэмгийч гэсэн үүсгэсэн. Гэвч Арабастай хаант усаас Нефертарыг лилийн хатан одоо Марижод ирсэн ч хачин зүйл нь түүнийг буцаж ирсэн талаар манай түүхэнд бичигдээгүй. Харин түүний оронд одоо түүнийх нь төрсөн дүү хаант усаа захиран за цааш гэж явсан гэж бичсэн байна. Нефертари лилид яг юу болсон талаар мэдхүү гэхэд 5 гороос хариуд нь бид юу ч мэдэхгүй. 800 жилийн хугацаанд түүхийн олдор алга болсон л гэж байна. Харин хаан Кобра мөчөөгөө өгүүлэхөө тэгвэл зарим хүмүүсийн нэрэнд байх ди яг ямар учиртай болохыг асуун. Та залгуулan манай Арабастай хаант усад эртнээс уламжилж ирсэн бичээс байдгаа. Түн дээр энэ талаар дурдсан байсан. Энэ бүхэн яг ямар учиртай юм бэ гэж асуун одоо хэсэг өөрчлөгдлөө. Марижо арал дээр Ширахоши гүнжийг одоо Сент Чарльз өөрийнхөө тэжээвэр амтан болгоно. Тэ болгомоор байна хэмээн одоо түүний Кумагийн тусламжтайгаар гинжиллээ. Гурван ахынч дүүгээ аврахын төлөө тэрэн лөө дайрах гэхэд одоо тэдний урд Тэнгэрийн лөө Сент Донкихот Сент хинчнэ нэг юм ногоон өстэй дураг гарч ирээл одоо тэднийг дайруул асар том мөргөлдөн үснэ гэдгийг сануулan бойлуулж байгаа. Харин Лео болон Сайнар одоо хэдийнэ далайн дээр амжид болохоор тэдэнд энэ бүхэн үнэхээр падгүй гэж хэлээд одоо хамтдаа Сент Чарльз руу дарин түүнийг ухаан алтууллаа. Харин Кумач эзнээ хамгаалахаар одоо оролдоход хувьсралтын нэг гарч ирэн түүнийг авч явж байгаа. За ингээд буцаад Кинг Кобра дээр ирвэл 5 гороосоо түүний асуултын хариултыг одоо хайж атаж байхад бүхнээс дээр байхдаа ийм өөрийнхөө оршихуйг бидэнд ил болгодог. За ингээд 5 гороосээ мөн Кобрач бүр гүн шоконд орж байгаа. Үргэлжлүүлээд Кобра тэднийг яг хэн болохыг асуухад эмүүч тоосон юмгүй Ди нэрний талаар түнд ярьж эхэлдэг. Ди бол засгийн газрын дайснуудын нэр. Хэдийгээр одоо үеийн Ди нар төдийлөн энийг мэдэд байдаггүй маа. Харин Лилигийн хувьд тэр Марижод ирж бүхий л понеглифуудыг дэлхийгээр тарааж засгийн газрын эсрэг үйлхээс учраас тэр хүртэх ёстойгоо хүртсэн гэж хэлэн түрүүний ярьсан Ди гих бичээсийн талаар Кобрагаас асуухад Кобра хариуд нь Нефертари Ди Лили хэмээн одоо Лилигийн жинхэнэ нэрийг хэлэх агшинд ийм үү харсан биеэсээ гаргаж ирэн Кобрагийн амьд тусах газар хүчтэй цохилт өгдөг. За энэ бүгдийг нууцаар сонсож байсан Сабо гинтл гарч ирэн тэднэлэг хүчтэй дайралтын дахин нэг дайралтыг иймэрүү чиглүүлэхэд ийм үү харин дайралтыг идчихдэг. Үүнд гайхан зогсох та Сабогийн өмнө 5 гороосээ болон ийм үү бүрэн хууралтаа шилжин орж байгаа. Ойрхон байхдаа Диндэн камерт Сабогийн одоо дүр төрх өртөж одоо түүний зургийг дарж өрлөө. Ингээд Сабо Кобраг сугдан чадхаараа сутааж явахад Кобра түнд Виви болон Дэрсэн малгайд Люфид үг дамжуулахыг хүсэж Виви болон Люфи хоёулаа Диг нэрэндээ агуулж байгаа гэж хэлэхэд ийм үү дайралтын Сабо Кобра хоёрыг одоо хамтдан нэвцүүлбэдгээ. Кобрач өөрийнхөө сүлийн хүчийг шавхан Сабод бүгдийг хилэн эндээс амьд цухтаа хэмээн одоо өөрийнхөө амийг тэдний гарт алдж байгаамаа. За энэ бүгдийг яагаад ч нууцаар Вапо харж байдаг ба түүнийг анзаарчлаа гэж Вапо хүтлэн шууд л зүхталаа. Хүчтэй одоо амаа ашиглан ханыг нэвт одоо зүхтаж байхдаа Вивиг санамсгүйгээр хамттан аваад зүхтаачих байгаа.
За буцаад Reverie руу шилжихэд Wapo болон Cobra нар хуралд цааш оролцохгүй болсныг зарлахад бүгд л иви хөгшин нэр амарч харин сул дороо зүгтаачгуудаа хэмээн инээлтцгэн. За Марижогийн гадаа Ширахоши ах нартайгаа хамт хөлөг онгоц руугаа буцаар орлоо. Сая болон Леонор хувьсгалч Луфигийн цэргүүд болж Үмэн тарьж бүснүүлж өгчлөө юм л та. За нөгөө талд Фужитаро болон Ryugoku нар гар зөрүүлж байгаа. Учир нь Фужитаро хідэн бооллыг сулсан юм байна л та. За ингээд Wapoгийн ихнэр Wapo гэдэг Vivi-тэй хамт ухаан жолоогүй зайзаас гарч гүүж байхыг хараад тэднийг хардан гайхширлаа. Харин Марижогийн гадна Сабо цэргүүдэд баригдан үл мэдэгдэх цус агаарт цацран хэсэг өөрчлөгддөг. Арабастагийнхан асар том хохиролд орон өөрсдийн хаан болон гүнснэр хаалга болон тэр хаалганы цааш орох гэсэн ч тэднийг оруулдаггүй. Арга баруун Марижогоор дүүрэн тэднийг хайж гарахад Vivi харин нууцаар Wapoтой хамт нэгэн хөлгийн ачаа тэшинд нугтан харлаас хөдлөлөө. Wapo юу харснаа Vivi-д хилдэггүй ба тэднийг суусан хөлөг нь Morgan гих захиа зөгчийн хөлөг онгоц байгаамаа. Азар Bonnie болон Saboч цухтаж амжин асар том бүгдийг цочрох мэдээ дэлхийгээр нэг тааллаа. Ийхүү Марижо дээр 5 гороосээ Сабог яах талаараа хуралдаж байхад гинтл дэндэн мүшид уурч иймүүд тэдэнд хамгийн ойрхон арал болох Лүлүшаг дэлхийн гадаргаас тэр зэвсгийг ашиглан арч химэн тушаадгаа. За ийхүү энэ удаагийн Reverie дээр Shichibukai нар татан буулгацснаар дэлхийд дахин нэгэн үүмэн самуун эхэлж байгаа юм л та. За энэ бүгдийг Тэнгисийн цэргийнхэн шин серафимууд болох Gekka Moria мөн Crocodile Flamingo-гийн серафимуудаар үнтэй тэмцэж байлаа. Ийхүү Sabo тэдэнд бүгдийг хэлж дуусна Лүлүша дээр газардах үед мэдээ дэлхийгээр тарсан байсан. Тэгээд бүгд л Sabog алуурчин гэж харахад багийнхаа үний жимсний чадлын хүч чадлынхын тусламжтайгаар тэдний талааг буруу угаагтгасан сэргийлэн хувьсгалчдын айрамд нэгдэх хүсэлтэй байгаа хүмүүсийг хөлөгтэй аван Лүлүшигаас хөдлөн за ийшээ ирэх замдаа та нартай ярьсан. Гэтэл ард асар том сүүдэр тэнгэрт үүсэн Лүлүшээ хаан тус нүд ирэмхийн зураг алга болсон гэж хэлдэг. За Yonko харин Иймүү гих нэрийг Нероно хаан тусын захирагч болохыг уншсан гэдгээс харин эртний түүхэн номыг гаргаж ирэн 20 хаан тус хамгийн анх байгуулагдахад Иймүү 20 хаадын нэг байсан. Тэгэхээр тэр ямар нэгэн аргаар өөрийнхөө насыг уртсгасан гэсэн үгэ. Мөн Лүлүшаг устгасан зэвсэг бол яах шаргагүй Vegapunk-ийн бүтээл гэж хэлэхэд дараагийн харин Robin бидэнд хэлж байсан эртний 3 зэвсгийн нэг байх гэж таамаглан тэдэнд энэ бүх хугацаанд энэ зэвсэг байсан юм бол яг яагаад одоо хэрэгжилж байгаа юм болоо гэж гайхлаа. За Марижо арал дээр харин үүмэн болж идэх зүйлсгүй боолгүй болцоолоо хэмээн тэнгэрийн луунууд уурлаж түрүүн Эвтүний хүүхдүүдийн талд ороод байсан нэгнээ дүүжилж түүний цаазыг Supreme буюу бүхнээс дээгүүр бурхны дайчдын командлагч Saint Figureland гих айхтар нэг хүний бидэнд танилцуулж байгаа юм л та. За ингээд түүний өсний өнгөний талаар асар олон маргаан үсэж улаан үстэй, шар үстэй гих маргаан энэ ангаар эцлэгдсэн юм аа. За ингээд энэ үргээд энэ удаагийнхаа One Piece-ийн Egg Dark-ийн товчлолыг өндөрлөё гэж бодож байна. За харин цаашаа нэлээд олон дугаар гарах шинжтэй дээ. За энэ хүртэл үзсэн бол үнэхээр баярлалаа. Та нар бэст ч тун удахгүй болцгаая. Түр баярлалаа.